Coleman брендийн SHX 1320B загварын 72 литрийн багтаамжтай шаргашууганы ажиллагааны заавар танилцуулъя. Хэрвээ та шаргашууганы талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон шаргашуугааг захиалахыг хүсвэл тайлбар хэсэгт байгаа линкээр орно. За шаргашуугааг ашиглахын өмнө баглаа бодлыг нь бүрэн авч дагалдах хэрэгслүүдийг нь бүлээн савнтай усаар угаана. Үүний дараа шаргашууганы цагийг гэрийнхэн цагтай тааруулах ёстой байгаа. За цаг тааруулахын тулд дэлгэцэн дээр байрлах цагны тэмдэглэгэн дээр дараад 2 дэш харсан сумаараа цагаа тааруулаад дахин цагны тэмдэглэгэн дээрээ дарж минутаа тохируулаад цагаа баталгаажуулна. За шаргашууганы үйлдвэрийн үнэр болон бохирдлыг заавал арилгах ёстой байдаг. Үүний тулд та горимоо дээр доороос нь сонгоод 250 Цельсид 60 минутны турш ажиллуулах шаардлагатай байгаа. Шаргашууганы үйлдвэрийн бохирдлыг арилгахын тулд ажиллуулж буй гормын хугацаанд та гэрийнхэн агааржуулалтыг маш сайн оруулж өгөх шаардлагатай байгааг та анхаарна уу? Мөн шаргашууганы гормын ажиллагаа дууссаны дараа буюу шаргашуугаа хүрсний дараа та доторх бохирдлыг нь зөөлөн чихтэй даван алчуураар арчиж цэвэрлэж аваарай. Энэхүү шаргашууганы хувьд түргэн халаах болон үндсэн 11 горимтой шаргашууга байгаа. За үндсэн горимоо ашиглахын тулд эхлээд та горимоо сонгох ёстой байгаа. Горимоо сонгоод гормын дагуу температур болон цагийн өгөгдлийн дагуу шаргашуугаа ажилуулах боломжтой. Эсвэл та дурын горимоо сонгоод температур болон цагийг нь өөрчлөөд ашиглах бүрэн боломжтой бүтээгдэхүүн байна. За ажиллагааны үеэр таны сонгосон температур болон цагийг цуцлах тохиолдолд та эхлэх болоод зогсоох гэсэн төвчлөрийг нэг удаа дарах бөгөөд цуцлахын тулд эхлэх болон зогсоох төвчлөр дээрээ удаан дарснаар таны идэвхжүүлсэн цаг, горим, температурыг бүрэн цуцлаж зогсоох болно. Ажиллагааны үеэр сонгогдсон гормын температур цагийг өөрчлөх тохиолдолд та температурын цаг төвчлөрийг дарж шинэ өгөгдлийг оруулах боломжтой байгаа. Шинэ өгөгдлийг оруулаад эхлэх төвчийг дарснаар таны оруулсан өмнөх цаг болоо температур туслагдаж таны оруулсан шинэ өгөгдлийн дагуу шаргашуугаа маань ажиллаж эхэлнэ. За энэхүү шаргашууганд шүүгэн дээр маань түргэн халаах горим дэлгэцэн дээр ил байрлаж байгаа бөгөөд түргэн халаах горимыг идэвхжүүлэхийн тулд хоёр аргаар та түргэн халаах гормыг идэвхжүүлэх боломжтой байгаа. Эхнийх нь та горим болоод температураа тохируулсны дараа түргэн халаах гэсэн төвчлөр дээр дарснаар энэхүү шаргашуугаа маань энэчнээ түргэн халаах гэсэн тэмдэглэгээ гарч ирж түргэн халаах явцсан эхэлнэ. За түргэн халаах явцсан маань таны тохируулсан 180 Цельс хүртэл хүрсний дараа та хоол хүнснийхаа бүтээгдэхүүнүүдийг шаргашууган дээр хийгээд бүрэн болгох боломжтой. Дараагийнх нь түргэн халаах гормыг ажилуулах нэг сонголт нь та ажиллагааны горим болоод температурыг өөрөө сонгох шаардлагагүйгээр түргэн халаах тэмдэглэгэн дээр нэг удаа дарснаар 200 Цельсид автоматар түргэн халаах горим маань идэвхжнэ. За шаргашууганы хувьд түргэн халаах горим дээр тавьсан тохиолдолд таны тохируулсан температур дээр хүртэл шаргашуугаа маань хасны дараа та хоол хүнснийхаа бүтээгдэхүүнүүдийг хийж болох боломжтой. За шаргашууганы удирдлагыг хэрхэн төвжих талаар ажиллагааны заавар өгье. За шаргашууганы удирдлагыг төвжихдээ та гэрэл болон температур цагны тэмдэглэгэн дээр зэрэг 3 секунд тарснаар цоошны тэмдэглэгээ гарч ирж шаргашууганы маань удирдлага цоошлогдох болно. За шаргашууганы удирдлага цоошлогдсон тохиолдолд удирдлагын чих болоод тэмдэглэгээнүүд бүгд идэвхгүй хэв рүү шилжих болно. За шаргашууганы цоожийг тайлахдаа дахин гэрэл болоод цаг температурын төвчлөр дээр зэрэг дарснаар шаргашууганы цоож бүрэн тайлагдана. За шаргашуугааг цэвэрлэхдээ бүлээн савнтай усаар угаах бөгөөд шаргашууганы хаалга болоод шилийг нь салгаад цэвэрлэх боломжтой. Шаргашуугын салгаж цэвэрлэхийн тулд нугасныхын төгжээг нь тайлаад салгаж авч цэвэрлэх боломжтой бол шилийг нь цэвэрлэхдээ шилний хоёр тал байрлах төгжээг нь тайлаад шилээ салгаад цэвэрлэх боломжтой. Хэрэглэгч танд Coleman брендийн SHX 1320B загварын 72 литрийн багтаамжтай шаргашууганы ажиллагааны заавар танилцууллаа.